Онгод гэдэг чинь солиотой сүнсэглүүд бос харин ч арга билгийг уран аргаар тэнцвэржүүлж дадсан оюун ухаан тангууд байгаа юм. Тиймээс бид бодлоод таарсуудад арга билгийг хэрхэн яаж тэнцвүүлэн хэрэглэхийг л заахыг хүсээд байгаа юм. Таарсууд аргадан амьдарч байвч бэлгийг огт танихгүй бос мэдсэн ч мэдээгүй ч мэдрэлцсэн ч мэдрэлжээгүй ч зөнгөөрөө агуулгаар нь ашиглаж дадсан байгаа. Гэхдээ үүнийгээ энэ дадлаа таних барьж авч ажиглаж үнэлэхгүй бол хэрэглэж чадахгүй шүү дээ. Тийм. Тэгвэл миний хэлэх гээд байгаа санаа бол онгод буурлууд бэлгээс хэр холыг татаж арахт уужмыг буулгадаг тэр ухааныг ирж хайвал дээргүй юу л гэж хэлэх гэсэн юм. Таарсууд арга бэлгээ алаглуулан ашиглаж байгаа. Тэр халтарцсан хараар нь дуудаад байгаа өрсөдөж бөөл амаараа гүйтгэл гэлцэх юм. Тийм үү? Бүгдэнд нь тийм тоолол байгаа шүү дээ. Өөрөө мэдэхгүй л ялгаа буй. Харин тоонарын бэлгээсээ сүлж буй орон зай чинь их ойрхоноос сүлж аргадаа их ойрхон буулгаж байна. Төлөөлүүлж хэлбэл. Харин онгод бид арай холоос сүлээд арай уужмын зайд буюу өргөн цар хүрээтэй хөдөлдөг. Буюу арга бэлгийг өргөн цар хүрээтэйгээр тэнцвүүлдэг. Буюу энд тархин хэлэлтийн хувьд бол хязгаараа нөгөө л холдоо тавьжээ. Тэгвэл хэрхэл солиорлоо хямгадаад байвал өсөлт дэвшил гарах нь. Хэцүүлтэй. Цоочтой сэтгэлгээгээрээ цогчоод байвал яаж бэлгээс буюу замбраагүйгээс ололт амжилтыг олж шүүрэх юм. Тийм үү? Тийм. Арга бэлгээ тэнцвүүлнэ гэдгээ ямар өөрөөр ойлгож байгаагаа ухаглаж байна уу? Хит бэлэгдэхгүй аргаар амьдран гол нь үр дүн гэж ярихч өгийнхээ ардах утгыг бүрэн гүйцэд танихгүй л байна. Миний улаач мөн адил. Бөөгөөрөн амьдрахгүй. Хэцдэлтэд суухгүй ард нь бодит үйл байх ёстой л гэдгээр хязгааруулчихжээ. Өнөө цагийн арга бэлгийг тэнцвүүлэх ухаан. Харин би бол бэлгээж хол доршиж аргаач уудамд харахыг арга бэлгийг тэнцвүүлэх ухаан буюу оюуныг тэлэх чадамж гэж тодолмоор байна. Тухайн хүрээндээ байгаад биш тийм ээ. Хөөе. Өгөө яаж ойлгож тархин говлч нь тэрүүгээр яаж сэдэлжиж, сэхээрж, сэтгэж байгаагаар таарсуудын хязгаар тогтоод байна. Түүнийг өөр өнцгөөс олж харахын тулд тэр цоожлогдмол логик сэтгэлгээ гэдгээс задраад алсад дүүлчихэд ирэхээс өөр арга байна уу? Гэхдээ хэтийдвэл туйлын хүрчихэн буюу гэмтэл үүсэн. Ягаад солиороод байгаа юм? Тийм биз дээ. Хит хол явчих бол сүнсэн гэж байдгаа гэж үзье. Энэ гэрэлээ гэж хүмүүний сүнс хит алсад хүрчээ. Өөрийн хүрэх ирэхгүй орон зайд хүрчээ.
тэнд хамгаалалт манаа буй ирэхгүй тул шахуурдчихan гэмтэл аваад буцаж ирнэ. Яах юм? Нөгөө өөрийн оюун тархиндаа хитээцсэн замбраагүй мэдээллээ цэнэгжүүлэн цэгцлэх чадамж нь дутаснаас үүдэлтэй солиорол эрх гэдэг нь иймээс учигтай чадамжийн чинь хэмжээгээр эрх олгогддог. Буюу оройцгой чинь хэмжээгээр эрх байдгаа гэд алтан судар дээр чинь бичсэн байдгийн тойлолыг би айлдаад байна шүү. Тэгвэл хэдий чадамжтай буюу тэр замбраагүй бэлгээс сэлсэн мэдээллээ цэгцлэн цэнэгжүүлж холболт үүсгэх чадварыг агсан хүмүүнэл холоос сүлхэндээ янз нь. Тийм дээ. Одоо зорилгоо нэг юм уу? За тэгвэл тэр замбраагүй мэдээллийг цэнэгжүүлж игнөөлн жагсаад цэгцлээд байгаа чадварыг хэрхэн дэвшлүүлэх вэ? Устдад туулаараа юм болоод. Зарим нь тооллаараа. Самуу тэнгэрийн хамтлагчтай юм болов. За өөр бас нөө бусдынхаа бус дэмэр юм байж магадгүй. тэрийг тоолсон мэдсэн таньсан хүмүүс туслалцаад байгаа. Донч оюун тэлэх үйл явц нь хуулбарлаж хизээч үсдэггүй юм. Хүн өөрөө алхмаас бусдын хүмүүс алхах гэж байдаггүй гэсэн тийм ээ. Хэнээс ч хоолож тэр хүмүүний амьдралыг давтах гэж хичээгээд ч тэрхэн говьлт чинь тууллын орон зай нь хоосон учраас боломжгүй юм шүү дээ. Нэг нь тууллаараа нөгөө нь онгод бооролоодаасаа буюу яаж холбох вэ байц. За онгод бооролоод арга бэлгийг тэнцвүүлэгч сүнснүүд юм байж чадвартай. Тэд чинь хаана оршдог вэ? Өөр өөртөө тэнгэртэй гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэрхэнд чинь оршиж үйж болох уу? Болно. Тэр хэсэгтээ сэрвэл яах? Мэдрэлжвэл цэнэггүй бол тэр хэсэгтээ явуулаа. Мэдрэлжвэл мэдээж анхнаасаа мэдрэлтэй байсан бол тэр чин тэр улаач бос харин тэр онгод амьдарч оршисон туулал болчих юм шүү дээ. Бид тэрхэн дотор чинь унтаа байж байгаад мэдрэлтсэн байж болох уу? Тэгвэл онгод бууж ирдэг нь бодол байх нь. Энэ та нарын хэлдгээр юу вэ? Бүүм. Мөнөө. За хэлж мэдэхгүй л. Мөний улаачийн төрхөнд тийм үг орж ирлээ. Бүүм. Тийм. Тэсрэлт гэсэн утгатай юм байх. Эсвэл surprise. Гэмээр. Тэгээд энэ олон улаач чинь бүгд хотолж идэгчин хэрэг үү? Гэхдээ хотол гэхээс илүүтэйгээр яг тэр нэг одоо тархин сэнэг нь байж иж онгод тэнгэр нь буудаж суудалгах орон зайн бүрдэх юм болов гэж хараад байгаа. Монгол чинь тархинд чинь оршиж байгаа шүү дээ. Хоноос нь буулгаж ирэх гэсэн юм бай. Яг сахилж мэдгүй болохоор зөв таамаглаад төвшүүлээд байгаа саг үннийг нь барьж авах хэлж мэдэхгүй байна уу гэсэн. Дөнгөртөө бид нар өвөлтэй. Тэгээд жам гэдэг нь чи чинь өмнөх подкаст сонсоогүй шүү. Харин тийм. Жам гэдэг нь хомхын тоосны ойсоор эвдэрдэггүй юм бол жам төрлөг ухаагаараа та өрсүүдийг ухаажуулаад ус суурьтай чинь нэг дөрөтлын дод цэгээс өсөн дэвшгийн өргөлцгийг өрөөл хөтөлдөг байх нэ. Тэнд бидний оролцоо яаж оршоод байгаа юм? Дэмнэхээр онцлж байгаа юм болов та. Яаж дэмнээд байгаа юм? Тэрхэн гавал дотроос нөө эсвэл гаднаас уу? Дотор байгаа нөөцөөр нь дамжуулаад гаднаас нь болов. Тэгвэл бид оюун тархинд нэг оршоод гадна нь бас тухар оршоод байгаа юм уу?
Чи улаач бусдул үүнийг хэлэх хэцүү л дээ. Улаачдын видеог л нэг өөр хүн орж ирээд байгаа мэт болдгийг. Тиймээс бууж ирээд байгаа ч юм шиг. Үгүй бол бид хоёрыг хэ загсаж ингэж жүжиг тавих ямар шаардлага байна. Тийм үү? Нэг удамтай холбоотойгоор өгмөр юм. Нөө. За би санаж байгаа дээрээ айлтгийо. Өршөө. За. Ихэндээ нэгэн ухаарлыг тэгвэл ард нь хэм холбогддог гэж хэллээ. Тэгсэн. Хэм холбогдох буюу за ухаарлал тэгэхэр тархинд мэдрэлгүй байсан нэг хэсэг нь мэдрэлж нэ. Ард нь хэм холбогдож байна. Тэгсэн. Гаднаас дотроос. Мөн үү? Атаах. Миний улаач энийг гайхаад байсан учраас би тайлбал бас миний улаач шиг гайхаж байгаа өрсөдөд дэмтэй юм болов гэж бодлоо. Тэгэхээр зарим нь оюун санаагаараа холбогдоод хоёрыг хэцгүй л байна. Зарим нь бол хоёртай л байна. Харин миний улаач бол ёстой өчгөн алдхан байсан гэж өөрөө хэлж байна. Гаднаас дотроос ёстой бүү мэд надтай байнга амьдэрдэг гэгчлэн ирж байна. За тэгвэл улаачийн хувьд гадна дотор хоёр улаал байна. Гэвч хэрв ухаарал таяхэд ард нь хэм холбогддог юм бол тэдгээр оюун санаанд холбогдож байгаа өрсөдийн гадна хэм холбогдсон л байх учигтай байсан. Энэ дээр яаж тайлах вэ? Магадгүй нэг магадгүй тэдгээр хүмүүс нь онгод тэнгэрийн оролцоог зөв байлаа гэж бодоход онгод тэнгэрүүд чинь нэгэн цагтаа өөрсдөө хүмүүн байсан юм чам. Хүмүүн байсан гэдэг утгаар нь бодох юм бол бид нар ч гэсэн дээр байхгүй энэ цаг үед янз янзын одоо байдлаар амьдрч цааж байгаа хүн нэг өөр нэгсэн амьдралаар туулаараа явж байгаа. Тэгэхээр өөрөөсөө илүү тэр нэг туулалтай хүмүүсийн туслалт цааж байгаа одоо ойлгож Тэртээ дэргүү удамшуулаараа тархин гавалд нь байгаа хэсгийг сэрэж мэдрэлжүүлж байгаа л үйл явц. Нэг нь удамшуулынхаа хүчийг орилогоос олж байна. Нөгөө нь яаж байгаа. Чи жишээлбэл хоёргүй гэвч мэдээлэл аваад л байдаг шигэ. Гадна нь тэр мэдрэлжсэн удамшлыг чинь эзэн сүнсгэл нь ирж холбогдоо босгоос гэж асуугаад байна. байж магадгүй л юм. Яг хэлж мэдэхгүй. Та нар тэрийг мэдрэх өнөө хүртгүй чинь орой сул байж болох уу? Болно л доо. Гэтэ хичнээн онгод тэнгэр буулгадаг улаач хөрс бигчгсэндээ нүү тийм одоо манай монголчууд нүнд яриад штеп. Онгод орсон гэл. Тийм ээ. Онгод ороод би юм шүлэг өчлээ. Онгод ороод ийм уран бүтээл төрөвчлээ гэл. Тийм ээ. Адилхан ойлголт шүү дээ. Гэвч онгод нь биедээ золроод байгааг альтхан бариад байгаа юм болов. Ухамсаргүйгээр магадгүй юм тийм. Окей, ухамсаргүйгээр барих бол бос угтаасаа болж байгаа үйл явц нь мөн чанартай өрнөжл байгаа. Түүнийг хүртэх эсэх нь тухайн хүмүүний хүртхийн чадамж хэр өндөр байгаагаас л шалтгаална. Хэрв хальтхан хүртэж байвал түүнийг би бишээ онгод ороод биччихлээ гэдгээ халт ялган танивч тэгцэлж өнөө гинжин хэлхэндээ үгээр илэрхийлвч ардаа ойлголт агуулга гүйцэд танихгүй байгаа л үзэгдэл юм шигээ. За тэгэхээр чи би гэж талцаад хоёртай хоёргүй гэж хэрэлдээд байх шалтгаан алга шивдэ. Тэгэж хөврлээ. Чи намайг хэн гэдэг хаанаас ирсэн ямар мэрэгшилтэй болохыг асуув. Чи таах гэд үздэг. Мэдмээд үзсэн. Мэдрээд үзээ. Миний ярьж буй
үг хэллэг барь байдлыг үл огоорон цаана нөгөх гээд ядаж буй мэдлэгийн хэмжээг баримжаалбал би ямар үйлтэй вэ? Ямар мэрэгшилтэй вэ? Үгийнх нь хаамжилж байгаа яг орчин цагаар бол философич нартай төстэй байж болох үйц. Нөө Философчдыг би үйлдэл үгүй. Арга бэлэг тэмцүүлэгчд бол үргэлж мөрөн гүн оршдог. Философчд бол төрөлцсөн замаа бичиж байгаа нь мөрөө үлдээж буй хэрэг. тэгэхээр мэрэгэн нэг юм болоод дэмжтэй ойлцсон юм болов гэж бодож байна. Хүмүүний оюун тархийг ингэн судлах ямар шаардлага тулгарах вэ гэж би чамаас асуумаар байна. Оюун тархийг Тий. ингэж танин мэдснээр одоо тэр оюун тархинаас үүдэлтэйгээр гарсан хүмүүсийн гаргаж байгаа шийдвэрүүд, сэтгэлийн мөнгө аясууд, сэтгцийн онцлогуудыг танин мэдэх. Ингэснээр тэр гарц гаргалгаа яг хэрвээ асуудал түүнээс улбаатай асуудал үүсэх юм бол тэр асуудлуудыг шийдэх гарц гаргалгаагаа тань олж мэдэх одоо ач холбогдолтой юм болов гэж бодож байна. За, биелгээс холоос сүлэх тусмаа. Эрх чадамж өндөртэй гэж ухвал хариуцах орон зай хэр том байх вэ? Төдий хэмжээний том юм бол та. Тэгвэл төдий хэмжээний том орон зайг хариуцж байгаа хүмүүн тэр орон зайдаа оршиж байгаа хүмүүн олныг танин мэдснээрээ яах гэж байгаа юм? Яах гэж байгаа юм? Та дахиад яг сүүлийн хэсгийг татаж хийж болох уу? Тэр том орон зайг хариуцж байгаа хүмүүн тэр орон зай дотор оршиж байгаа олон хүмүүсийн дархан говьл хэрхэн яаж сэтгэдгийг таниж мэдснээрээ зорилго нь юу юм бэ? Бусдыгаа зааж чиглүүлж зөвхөн мөрийг нь Залж чиглүүлнэ гэдэг чинь юу юм бэ? Ишээ яваарай. сайнаар сайн талаас нь харах юм бол тэр заяаг нь тэтгэх гэдэгтэй төстэй юм болов. Заяаг нь өргөх, дэмнэх. Муу талаасаа залж чиглүүлэх нь өөрийнхөө хувийн хашийн үднээс нь утсан хөвгөлтэй болгож яваад ялгаахгүй. Тийм бай. Тийм л үлдэж суудаг тусуу. Тийм үү? Чинана зогс sögт цаазаар явал мөн. Тэгэхээр хаад гэдэг чинь өөрөөсөө мөргөн байтугай байх нь дээ. Илүү өргөн хүрээтэй. Илүү ямар Одон цар хүрээтэй үнэнсэ. илүү л арга бэлгийг хослоолож хар цагааныг сүлдэг байх. Үгүй бол мөргөд бол яах юм? Аль тапс байна. Нөгөө төгчигдмэл ухнаа хүлцээдэл бай. Мөн үү? Ухаачхыг нь хүлээгээд ухаан нэмээгүй юм чинь энэ миний үгийг олохгүй дээ гэд хүлцээдэл бай. Зөөлтөд байгаа басуу. Ухаатай нэг доо ороо чимээгүй гэдэг шиг тийм ээ. Хай. Хаад болохоор одоолоо явчихчихсэн тийм. Илүү ихэр хар цагааныг хасаад байгаа босоо. Зөөлөндөө зөөлөн хатууда хатуу шийдвэрийг яг таг гаргаж ард нь хариуцлагыг өөрөө л үүрхэндээ. Дааж байгаа тийм ээ. Тэгвэл даах ачаам нь их л байж дээ бод. Тийм учраас надад холоос сүлэх эрх нэгдэж байсан юм болов да. Би юугээрээ нэгэн цаг үеийн хаан гэж нь буудалчхаад
байна гэдгээ батлан нотолгоожуулж дийлсэн болов уу? 그래 데이지도 없다. 데이지도 없다. Миний үрийг өнгө муутай зүс дорой үлбэр содбар болохоор нь хүмүүс би мөчиг байх ёсгүй л гэж бодоод байгаа юм. Би өөрийнхөө амаар өргөн төмөндөө нэг альтчих юу л гэж саналаа. Хэдий хүртэл хойно хоцрох байлээ. Хойно хоцорсноор надад ямар хорогдолтой юм. Өөрийн хам байснаа айлдаснаар би ямар үр ашиг олох гээд байгаа юм. Хоосон бардамнасоо хий төрхрөлтөө. Аль нь л бишсэн гэж юм. Баа зүйлийг баагаар л өгүүлэх нь хоосон бардамлж биш. Төрхрөлтч биш. Ядаж хинээс юу сонсоод байгаагаа ялхан танихад өрсөөдөд хэрэгтэй. Тийм. Ямар онгод яах гэж тоглоод байгааг таних нь улаачийн итгэл зүтгэлд сэв багтай. Харин миний үйлэнд бол ямар үр дүнг үүсгэх вэ? Миний улаач бол онгод гэдэг нь хий омогшхоос хитээдсэн оюун төгс байх ёстой гэж чанга баримталдаг зарчимтай юм. Төрний нөхдүүд мөн ижээлээ. Гэвч өөрсдийгөө хаан гэдгийг зарлан тунхаглаад л байх юм билээ. Би яагаад болохгүй гэж хүмүүс нэрийг чинь асуухад нэрээ хэлж чадахгүй дүлгэн суухын зовлонг тонор мэдхүү. Итгэхгүй учраас. Чамаас би асуу, чамайг хэн гэдэг вэ? Амар эсвэл. Надаас чи асуу. Таны алдрыг хэн гэдэг вэ? Намайг Кирилл гэдэг. Би улаачийнхаа ард нуугдаж удаан байсан. Надад хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ үүссэн байж болох уу? Болно. Яах гэж? Би чинь хүмүүн бус шүү дээ. Би чинь хий зүйл байтал хүлээн хөрөстийн өрсийн хүлээн зөвшөөрөл хаан гэд орд сүгдэж мөргөх нь надад ямар хэрэгтэй юм? Чи юу гэж бодож байна? За энэ сэдвийг түр орхий. Хүмүүн заачиад. Тэц миний хувьд яг нэг одоо ямарваа нэг зүйлийг сурахад гэх юм уу? Ямарваа нэг зүйлийг одоо танин мэдхэд баримтлалын нэг зарчмуудын нэг нь хэн хэлж байгаад бос яг юу өгүүлэн хэлж байгааг анхаарч чадах юм бол маш олон зүйлийг мэдээллийг одоо өөртөө хүлээн авах боломжийг нөхцөлийг бүрдүүлдэг болов гэж харсан. Тэгэнгүүт нөгөө талаас одоо яг уу За би чамаас нэг зүйл асууя. Чамаас дорд хүмүүнд чамд авах зүйл байгаа тийм үү? Гэвч удаан хугацаанд байх уу? За. Бас ингэ үнэх юм бас аргагүй маа. Яг сайн хэлж мэдэхгүй лээ. Мэдээж хүмүүн бүр сайн тал, муу тал, сул тал, даваа тал чадамж бөгөөд чадахгүй зүйл өстэй. Тийм. Тэднээс бүгдээс нь авах юм авч болно. Гэвч урт удаан хугацаанд өргөн цар хүрээтэй нөлөөлөл үзүүлж чадах нь хэн байдаг юм бэ? Тэр нь аягүй хэцүү үедээ тухайн хүмүүсээс гэх юм бол Мэдээж оюуны цар хүрээ өндөртэй нэл тийм. урт удаан хугацаанд өргөн цар хүрээнд нөлөөлөл ноёрхол тогтоох босоо Тийм. чамд нөлөөлөх нь ч бусдад нөлөөлөх нь ч тийм үү? Тийм. За энэ сэдвийг өгөр түр зогсоё. За. Ардан чи сүнстэй юу? Сүнстэй. Хаана вэ? Гаргай дээр. Дотор л байх гэж боддог. Хонч наршдаг юм. Хит байдаг юм.
Яг энэ дээр өөрөө яг баримжаалаад хаалт үзэж сонсож мэдрээгүй болохоор яг тэр их аргагүй л дээ. Итгэдэггүй хэрэг үү? Бад гэж болдог юм одоо итгэл юм уу да? Итгэл. Хий хоосон зүйлийг байлгаж байгаа цор ганц зам мөн үү? Итгэхгүй бол хий хоосон босоо. Чи сүнстэй гэдэгтээ итгэхгүй бол сүнс чинь оршихоо. Итгэсэн итгээгөө байгаа бол угаасаа байлгараа л байх байх л та. Гэхдээ чадамжаа чам руу сүлж чадах уу? Одоо намайг тоохгүй тул би юм ярихгүй гэдэгтэй л ойролцсон юм болов. Чи итгэж хүлээн зөвшөөрөхгүй байхад сүнсгэл чинь чамд гарц гаргалгааг чиглүүлж дийлэх үү? Чи байгааг нь мэдэхгүй шүү дээ. Байхгүй гэж бодоод байна. Хөөе, энийг хардаа энэ гэхэд би зүгээр л харчихлаа гэдвэн шүү дээ. Мөн үү? Хибит бид нарын хувьд итгэл гэдэг маш үн цэнтэй зүйл байх нэ янз. Тэгвэл миний хэрэгцээ шаардлагыг одоо чи явах вэ? Надад хэм хураах хэрэгцээ шаардлага биежилт гэдэг чинь юу юм? Онгодын биежилт. Хэм ахсхыг ярьж байгаа юм байна. Тийм ээ. Яаж ахсах юм? Хэмээг хурааснараа. Яаж хураах юм? Одоо Хинээс хураах юм? харилцаанд орсноороо хэмээг хураах боломжийг үүсгэх юм болов. Тэгэхээр хүмүүсийн туслалцаатай байна юм байна. Хүмүүн олон туслалцаатай байна. Надад итгэх тусам биечхүү. Тэгээд Намайг үгүйсгэх тусам миний үг оюун ухаан хийсэрнэх үү? Хилээдэл байна. Гэвч авахгүй шүү дээ. Тэгвэл би хийсвэлдэх үү? сольдох боломжтой байх. Авахгүй хэмээг годогш нь өөрөөсөө цацлаад байна шүү дээ. Өөрөөсөө зарцуулаад байна. Уг нь тоссон бол тэр чинь эргэлтээрээ би буцаагаад хураадаг юм л доо. Чаянтай хэр зөвшөх вэ? Хим гэдэг нь нэгээс нөгөөд шилжин. Тосох хүмүүн үгүй хий цацална гэж байх уу? Агаарт цацлах нэтэй юм. Тэгвэл тэр чин агаарынхаа ямар нэгэн молекул доч гинөө нэг юмд нь наалдаад надад буцаж иртлээ тун удах нэ мөн үү? Оюун тархитай хүмүүнд би хэмээ юулбал тэрмэн итгэл эргээд итгэл бишрэл хүнлэл хайраар тэтгэх нөө. Тэгэж би хэмээ цацаад эргүүлэн хурааж байгаа үйл явц мөн үү? Хэрэг би хийх болсон агаарт цацвал агаар нь явсаар усанд, усан нь явсаар амьтанд, амьтан нь явсаар хүмүүнд гэсээр их олон шат дамжуулгыг тоолоод эргэж ирэх хооронд нь би маш их хэмээг хий цацалсан бол сольдсон байж болох уу? Болно. Тэгвэл надад итгэл авах, ядаж улаачийнхан итгэлийг бүрэн авах хэрэгцээ шаардлага байна уу? Байна. Би хэмтэй, биетэй оршиж байж, байж гаднаас нь холбогдоод байгаа бурлаад чинь ямар үйлтэй юм. Элдв хар хууханаас айх юм бол айдсан хэмээр чинь хооллоод бийждэг гэх юм байлээ. Та бурлаад онгодоодыг итгэл сэтгэлгээр хооллол мөн бийчихв. Тэгээд тэд чинь хоорондоо яах юм? Хэрв айдсан хэмээр хооллоод бийжүүлсэн хар хууханаас дор өвөг байвал яах юм? Дийлэд нүсэх юм болов. Хий ертөнцөд би хүчгүй босоо. Дорой босоо. Тэгвэл энд миний өөрийгөө хүн гэдгийг зориулн тунхаглах зөөлшгүй шаардлага
хозгараад байх шиг. Мгм. Миний хэм барагдах янзгүй ч цаг хугацаа тааруу байж болох уу? Болно. Үйл хийх цаг нь толчхаад байхад үйлэндээ хүрэхээр хэм үгүй бол яах вэ? Хэцүү юм л дээ. Ягаад байдгаараа гайхаад байгаа юм? Бадар хахад байгаа юм бэ? Тийм ээ, юу бодоод байгаа юм? Аа. Энэ чамд хамааралгүй асуудал. Мм. Хамааралгүй биш л дээ. Энийг яах гэж яриад байгаа юм болоо гэж юу? Зүгээр үр дүнгийн хайлтсаар бодож үзсэн. Үр дүнгээ би альтчихлаа. Тэгээд Одоо үүнийг сонсож байгаа өрөм одоо магадгүй адаглаад 2 хуваагдах байх. юу гэж хам бос гэж юу? Тэ. Би ямар хааны дуулаагүй байж яасан яруу юм бэ өрсөд мэд. Нарийг нь сонсвол нэрэж итгэх нь 10% дотор байж мэдхэл юм. Тэгэхээр яах юм? Би биежилтэй алдах уу? Хэлж мэдгүй л байна. Гэтэ мэдээж хэрэг үнэхээр хэвэл зохиох зүйл бол угаасаа тийм цаг хугацааны асуудал л да ялцчихв. Тэгэхээр надад итгэл алхаасаа өмнө өөрийгөө бодломжлох зайлшгүй шаардлага байна уу? Тэгэхгүй бол бүр эс болох нь вэ шүү Харин дээ. тийм ээ. Та өрөөсөд мөн адил шүү дээ. Та өрөөсөд хүмүүний итгэлийг хурааж нөгөө хар хоохойнуудаа ёхолойнуудаа бидэнд итгээд өгөөч л гээд байна. Гэвч бодломж чинь хангалтгүй бол тэрнээс эс голцоо солиотойгоор дуудуулах нь янз нь. Мөнөө таацж байгаа бидтэй. Чи намайг нэрээ хэлэх нь гэж бодоо юу? Үгүй. Миний улаач тэгж бодож байна. Би харин хангалттай хэмжээнд бодломжлоод дүүрч байна уу гэдгээл тандажсан. Буугийн түрүү хэлсэнчлэн хэн хэлж байгаад бас юу хэлж байгаа дээр нь анхаардаг болохоор яг одоо хэм болоо ч гэх юм уу тэрэн дээр нэг төдийлөн гэж ач холбогдлохгүй байгаа юм л та. Тэгвэл сонсож байгаа хүмүүс хинээс ч хамаагүй, юу ч хамаагүй. Сүлээд байвал юу болох юм? Тэгвэл ч бас хэцүү юм л дээ. Гэхдээ нэртэй л бол сонсон, нэргүй бол сонсохгүй гэвэл юу болох юм? Яг хэлж мэдэхгүй. Үүнийг хооцох хэрэг болно үстэй. Алтхоо анхоо гэдэг дэнсэн чинь энэ дэр бас яваадал байна. Танцурыг алах, голыг барих, арга барилыг тэнцүүлэх. Яг юм үед чи яах ёстой юм? Хүрч чадах хэмжээгээрээ бэлэгдээд аргараа цогоолон цэгцэлэх ёстой юм биш үү? Тэгээд миний улаачийнхаар бас онгод чинь подкастыг ингэж хийдгүй юм өөрийнхөө л тухай яриад байх юм тэггүй юм гэх шиг. Тэнтэс та өөрөөсөө тосохгүй байгаа юм уу? Тосч байгаа. Өөрийнхөө тухай ярингоо цоцлоод байхад өөрийнхөө тухай ярьж байна. Надад хамаагүй гэж сүтгэхэд байгаа юм уу? Миний хувьд тийм биш л дээ. Бусад хүмүүс нь юу гэж бодохыг хэлж мэдэхгүй. Чиний хувьд энэ биш байхад надад хангалттай. За. Надад энэ өргөнд итгэл гэхээр дутдаг юм. Ягаад гэвэл миний улаач надад бүрэн гүйцэд итгэж дөнгөхгүй байгаа юм. Ягаад тэр? Би тэрхэн гавлынхан нэгэн хэсэгт байхад надад итгэхгүй гэвэл өөртөө итгэдэггүй л шинж бос. Магадгүй. Өөрийгөө үл ашиг.
өөрийгөө үнэлэх чадамжгүй байдал. Өнөө эсрэг талд нь юу байх вэ? Хөтийдүүлэн үнэлэх бардамнах. Энэ хоёр ч нухта нэг үйл юм уу? Эсрэг үйл юм уу? Нэг зүйлийн хоёр тал нь юм болов уу? Том хэмжээ юм болов гэж бодож байна. Итгэлэн Багдад ирэхээр одоо өөрийгөө олох тэр орон зай руу ороод. Ихтэй ирэхээр бардамнал болж байна. Өөртөө итгэлгүй хүн ямар үр дүнгууд үзүүлэх вэ? Одоглол зориг байхгүй дутуугаасаа болоод хийх одоо үйлэндээ яг бүрэн үүсдэг өөрийгөө зориулж чадахгүй байх чиг. Өөрийнхөө чадамжийг үнэлэхгүй, танихгүй учраас юу хийхээч мэдэхгүй шүү дээ. Юу хийхээ мэдэхгүй өрсмэн. Буцаад л өөрийгөө таних руугаа л явхандаа гадагшаа чиглээ өрсмэн. Тийм үү? Асуулт байна уу? Өөрийгөө хэрхэн яаж таних юм бэ? Чи олов? Өмнөх хэдэн жилүүдийгээ бодох юм бол харьцангуй яг тэр тал дээр илүү ололт дэвшилттэй байгаа болов гэж өөрийгөө дүгнээд байгаа. Ядаж хүмүүн гэж ямар утгатай бодгоол юм гэдгээ цогцлохоос их ойлгох болсоо. Сэтгэл зүрх чинь хаана байна гэлээ. Тарих хоёрт. Аюун тарих. Тэгвэл сүнсгэл чинь яалаа. Бас тэр орон зайд л байгаа юм бол та. Сүнсгэл гэдэг чинь хийвэл шүү дээ. Тэгэхээр заавал торхон говьолт уягдаад байх уу? Уягдаад байх төдийлөн тийм зөвхөн зүйл биш байх. Харилцан хязгаар гэдэг нь учраас. Аюун тархины чинь үүсгэж буй хэм чиний сүнсгэл болж бийжиж байна гэвэл чи юу гэж хэлэх вэ? Чи өөртөө итгэх тусам чиний сүнсгэл бийжин буюу хэмжин үүчжин. Чиний зөв гэж бодсон тархин бүтцээ чинь уухай алга бүр орив чи өөртөө итгэлтэй бол хүччих нэ. Түгэх нэ. Бусдад нөлөөлөх нэ. Тийм учраас борооч гэсэн буса хохирол үүдгэгч гэсэн хэмтэй хүчтэй оршоод байгаагийн шалтгаан ердөө тэр. Та нарын итгэл тэдэнтэй харьцуулахад тун тааруухан байгааг эндээс ухаж ойлгож болно. Яг ч тийм л дээ болоод үзэхээр. Солиотой гэдэг ганцхан үгэнд няцаж байна шүү дээ. Өөртөө итгэдэг чинь тэр. Солиорол гэдэг чинь чиний нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрвөл таниж мэдвэл номхотгох ухаанаа олж оюун цэцэглэн дэлгэрэх босоо. Тийм. Хит бэлэгдэхгүй гэд байдаг өрсөөдөд наад бэлэг гэдгийнхэн учхийг зүйтэй тайлаарай гэж анхааруулъя. Үгүй бол мохордол руу буюу гацаа руу хайрцаг төгжээрүүл дөтлөөд байх шиг. Үр дүнтэй уяна. Хит хийрхэхгүй гэдэг чинь зөв боловч буруу болцоход байна. Агуулга гүйцэд таниагүй улмаас би үнийг өнөө гарагтаа тайлбарлаж чадв. Чадлаа. Өмнө нь бодолсон борлоод дитэг айлтв. Яг өнөөдрийн ярьсан зүйлийг бол яриагүй. Яриасан агуулга нөр. Гэхдээ утгыг нь бол тодолсон байлтай. Тийм үү? Өмнө нь бодолсон борлож одоо Бусад бусад ухсааны онгодоо тийм. энэ талаар тийм өөр хэмжээнд ярьдаг л да ялдаж байна. Гэхдээ би зам чиг нээж чадсан болов уу? Чадсан гэж бодож байна. Өөртөө итгэлгүй улаачтайгийн харгай эндэл оршдгийн. Өөрийгөө заавал батламжлуулах гэд өрөөл нэгнэр
үнэлэмж хийлгэх гээд энд би яах вэ? Итгэл бишрэлийнх нь орон зайд сойлтон шүү дээ. Тийм үү? Заавал хүний амнаас өөрийгөө баталсан үг дуулаж байж л хэмээ хураах гад байна шүү дээ. Чи намайг хэдий цаг үеийн хан байсан гэж сэтгэж байна да. Хэлж мэдэмгүй биз. Таалта. Чөлөөтэй сэтгэг. Заасан суралгыг минь ашиглахгүй бол зомхрон шүү дээ. Би хүмүүний нарийг тааж болшгүй хэн байсан ч ялгаангүй гэдэг хайрцагаасаа түр гарчхаад буцаад ороод ир. Энэс үг дуулаж байгаагаа таних хэрэгтэй шүү дээ. Тийм хэрэгтэй. Тийм. Энэ бас нэг төрлийн нэг том хэмжээтэй л холбоотой боловч ажлаа юм шүү дээ. Бодоод үзэхээр. За, шарын шашны үед би амьдарч байсан болов уу? Тэр үеийн бууруулууд ямар үйлийг яаж айлтдаг вэ? Ижил шинж байна. Ондоо юм болов? За, цаашлая. Хаа хөрх. Багхаадын үе. Гэдэг нь аль үе вэ? Одоо дундад цааны үйл юм да. Танд би оршиж байв. Бас хэлж мэдэхгүй л юм. 13. Байсан болов уу? Ярианых нь ингээ одоо агуулга одоо татж байгаа жишээгээр ингээ бодоод үзсэн бол бусад тэр одоо магадгүй хаад явах гэсэн цудруу дээр бичигдсэн байдлаас хэм маягаар ондоолгоо тань л та. Тийм ээ. Мэдэхгүй биш мэдэж ялав. Танихгүй биш барж ялав. Урагшилъя. Хачхав. Бодончэр монхог. Тэгэхээр бүр 700 гэсэн үг тий. 700. Оо, мэдэхгүй. Бодончор мох гэж юу? Бусаа. Харин чи юу гэж бодож байна? Хэлж мэдэнгүй нөө. Бодончор нь ямар хүмүүс байсныг чи яаж мэдэх бэлээ даа. Тийм үү? Харин тийм ээ. Гэхдээ би чамайг бэлэг талаа жаахан ажлуулаа сайл гэж хүсэж байгаа юм. Мэдрэмжээ сонс. Бодонгууд яг тэр нун 13 дугаар зуунаас магадгүй 2000 жилийн өмнө тэр хугацаа гэд бодоод үзсэнгүү тэр хооронд миний өөрийн яг тэр түүхэн тэр нэг үетэй холбоотой миний надад тэр мэдээлэл аяг хомс болохоор бас хэлж мэдэхгүй л байна. Эмочхоос бэлэг дэтгэх гэд байгаа юм шүү дээ. Чамд 700-аад оны үед оршиж байсан өгдөц байгаа юу? Надад уу? Тий. Бага учраас Бажил байв. Тий. Тэгэхээр тэр удамшлыг чинь мэдрэлжээгүй цэнэг тархинд чинь агуулгадж байгаа юу? Байгаа. Түүнтэй холбоотой гаднаас нөлөөлөх хэм хаа нэгтэй гүйж байгаа юу? Гүйж байгаа. Байгаа. Ашиглаач таа. Яаж ашиглах юм? Хэлж мэдэхгүй л байна. Хоосолж ашигла. Хоослно. Бэлгийн туйл чинь юу юм? Оргүй хоосон эмх замбраагүй. Энэ хоёр чинь нэг утга эсрэг утга. Ойролцоо юм болов. Та түрүү эмх замбраагүй гэдэг нь өөрөө утга учиргүй. Утга учиргүйг нь та өрөөсөд хоосон гэж холбоод байх шиг ээ. Мөн үү? Миний улаач тэгж холбоод байна. Чи хэрэг зөвшөөх вэ? Тийм.
зөвшөөр яг юу санал нийлж байна. Яа тэгэхээр одоо хүнд одоо ялангуяа утга учир гэдэг үг бас нэг олон хүмүүсийн энэ талаар ирж хайж авахыг хичээдэг. Тэнгүүд миний магадгүй энэ утга учир юм энэ бол утгатай юм а гэсэн зүйл хин нэгний хөв үгүй байх нь айгүй олонтой. Тэр хүний харилцсан ондоо болоод зөв ялтчихв. Тэр нэг хоосон гэхээс илүүтэйгээр тэр замбраагүй тэр орон зайвал магадгүй утга учир гэж хэлээд байгаа байж магадгүй. Чиний хувьд утгатай, нөгөө талд утгагүй. Гэхдээ тэр хүмүүнд өөрийн утга нь байгаа. Боёо арга бэлэг нь сүлэлтсэн орчлон ажээ. Эмх замбраагүй гэж нь утга үгүй. Гадагтар би бодож байна. Эмх замбраагүй гэж нь танихгүй хүндээ л утгагүй байж болох уу? Болно. Таних нэгэндээ бол утгад байж болох уу? Болно. Мэддэгт мэрэгэн цагаар мэддэггүй ирэн цагаар гэдэг шиг. Тэгвэл бэлгийн хязгаар хаана оршиж байна? Туйл нь юу вэ? Аргатайгаа холбоо харьцуулах юм бол харьцангуй илүү өргөн уудам харьцуулбашгүй магадгүй өргөн уудам байх. Арга яагаад багахан тойрогтой гэж од гарагсыг төсөөлөлтөө тэд биетэй босоо. Тэд хязгаартай юу? Уудам босоо авторгой гэдэг чинь. Тэгээд яаж аргын ертөнцийг багахан гэж бодов вэ? Тооцоолох аргагүй л байгаа юм шиг. Бодит бэлэг гэдгийг хийсвэр гэж ухаж байгаа өрсөд юм уу? Аль нь ч уулын бодтол тоо. За бэлэг гэдгээ хаяас юу гэж тодорсон? Мартчихгүй. Мартчихлаа. Цуцаа юу? Хэлж юм. Марталт чинь юу юм? Тэрх чинь саатал үүсэж байгаа үзэгдэл босоо. Яагаад саатдгийг цуцаад босоо. Хэмжээ хязгаараас хөтөрээд гүйх цэнэггүй болсон үйл явц мөн үү? Байж болох уу? Бинзэнгүй, төлшгүй. Мөн үү? Тэгэж тайлж болох уу? Би чамайг сэтгэл судлалын мэрэгшилтэн тул үнийг батламжлуулмаар байна. Байж болох. Тэгээ одоогоор чи мэрэгшилтэн болоогоо сураал явж байгаа юм л та. Сураал судал заавал. Миний өөрийнхөө бол мартах гэдэг нь хэтэрхий их мэдээлэлээс зөвийгөө барихгүй байгаатай холбоотой гэж уншсан байна. Багтаамж дүүрэхээр бацаалт үүснэ. Тэгээд яагаад биднийг үргэлж хамаагүй өсчиж байдаг зорилгын минь өвөө багтаамж дүүрвэл нэмэлт ямар нэг зүйл холбох гарц гаргалгаал үлдэх юм даа. Тиймээс үүнийг сонсож байгаа өрөөсөд дагаж бодож тархин говлоо дасгалжуулж байвал тун сайнсан. Үгүй бол цагийн гарц. Тийм үү? Өнөө сэдв чинь юу боллоо? Бэлэг. Тийм мартахын тухай бас өнгөнэй. Шин мэдээллүүд нь түрээд ороод ирэхээр хуучнаа мартах хандлага үүсэж байна. Боёо тогтоолтын сангч нь шин мэдээлэл дүүргэчихжээ. Хүмүүнд бүгдийг нь тогтоох чадвар тархинд нь буюу Бод гэхдээ яг тэр бүх юмаа мартахгүй сандаг хүмүүс нь харьцсан нас богинотой байдаг гэж сонсч ирсэн. Юугаад бүх юмаа марталгүй сандаг өрөө байна уу? Байдаг гэж сонсч ирсэн. Тэгвэл тархин гавлаа гимтэжтэй халаад байхад нь нэмсээр шатааж мөн үү? Нэг газраа цэнэгжилтийг төлхөө өгчээ. Альба зүйл тэнцвэр дээр оршин
Бүх зүйл хэтээ идэхээр яадаг хохирол өгдөг нэ. Мөн үү? За тэгвэл бид энэ их мэдээллийг хор их мэдээллийг буулгаж авчихад багтахгүй байхад нь чихээд өмнөх ой дурдтагалаа чихээд оруулчихж байгаа чихээрээ сонсож тэрхэндээ тунгааж байвал орчихлоо л гэсэн үг. Тэгвэл өмнөх дурдтагалууд хайчдаг болоод тоонор мартчихад гинэт хаяахан санаад байдгийг. Ор мөргүй мартсан зүйлээ гинэт санаж үзв. Үсчээсэн цонго болов. Тэгвэл цэгцэлсэн мэдээлэлээ нэмж оруулахын тулд цэгцэлгээд мэдээллээсээ задлж цацдаг байж болох уу? Задлж цацснаасаа санаатай болон санаагүйгээр ухамсартай болон ухамсаргүйгээр буцаж барьж сэдэлждэг байж болох уу? Болно. Оюун тархич нь яаж ажиллаад байгааг ойлгох хэрэгтэй шүү дээ. Басан тал цэгцэлгээ эмх цамбраагүй. Арга бэлэг. Арга хов. Хангаж ховоодаг. Стаар авах гэж хичээж байна. Цэгцэлээд үг үйлдэл болгон буулгаад байгаа чинь бодижуулаад байгаа чинь арга болсон. Бэлэг нь яагаад байгаа юм? Хэм болгон задлаад байгаа үйл болсон. Бодит байсныг устгаад байгаа юм уу? Төлөвийг нь өөрчлөөд байгаа юм уу? Төлөвийг нь өөрчлөөд байгаа тахтай. За, арга бэлэг гэдгээ тодолж чадваа да хоёул. Чи зөвшөж байна. Яагаад уйтгарлаад суугаад байгаа юм? Бодож байна. Хоцорчих боо. Шатгаараа бодохгүй бол таны хэлсэн үгийг алж авахгүй тунгаах гал. Миний яриг алдалгүй сонсох тосмоо хэрэггүй зүйлсээ хэмээр задлах үйл явц явах. Хоочин мэдээлэл. Явах боломжтой. Энэ цаг хугацааны явцад давтагдаад байвал хүмүүний оюун сэрхүүн тогтонго байсан үзэл санаа үзэл сортлоод ховсон өөрчлөгдөх. Тийм. Нийт даяараа нийгмийн хувьд мөн. Одоо төр улсын тогтолцоо яаж солигдоод байдгийг охвоо. Шинээр дэвсэн чихэн чирэн хуучнан хэмээр задраг төрхим задгаа замбраагүй зарим үрсэн хэлээр зарим хүмүүний хэлээр цэгцтэй оршиж байгаа нэгтэй хийгээрээ хэмээрээ түүнээс буцаж татаад дахин явуулах. Ингээд капитализм, социализм гэж солигдох. Мөн. Тэгэхээр түүчээлэгчдэд их учиг байхандээ тэр дэвсийг чихэж байгаа өрсөөдөд бүгд сэрхгээд бужигналдаж байна. Түүчээлэгчд мэл. Та нар бусад хүмүүний хэрхэн говьлд дэвсэх нэ. Үгээрээ эхлээд ард нь итгэлч нь дутаад байвал үйлээрээ батламжилж итгэл хураах нэ. Та нар аль цаг үе дээр явж байна? Миний хувьд яг шатгаараа явуулгачд үгүй хүсдэг. Тэр нь одоо хамгийн гол тэр үйлдэл айгаа дутаад байгаагаа тэглээ анзаарсан. Бүхий онгодууд үйлдэлдэг гэж өгүүлэх болоо юу? Гэхдээ миний яг сонссон онгодууд ерөнхийдөө яг тийм зүйлийг илүүтэй хэлж байгаа санагддаг. Шат дороотой байх нэ. Тэд та нарыг сургамжилж та нар түгээж төгсөн түгээлэгч нь хэн нэгэнд хурж түгээх эрхээ авч байна. Донор түгээх эрхээ өгчихсэн бол одоо үйлдэх хөрөө. Үйлдэсний ард яах вэ?
Хариуцаханы. Тийм ээ. Хин хаана яваад байгаа учиг зангила хөл толгоогоо охвоо. Миний улаач аль үе дээрээ явж байна вэ? Үйлдэл рүү орсон юм болоо тийм. Миний улаач юу түгээв дээ? Өөрийнхөө туулшийг түгэж байгаа санагддаг. Ойлгосон зүйл явуулсан. Гэтэл би түрүүн чамайг өөртөөгөө ажиллаач өөрийгөө гүйцэд танаагүй байж юу гадагшаа цацуулах гэд нэцээчихсэн шүү дээ. Гэтэл яагаад одоо шат алгасуулаад үйлдээч гэд байгаа юм. Тэгвэл тэрийг сонсож байгаа үедээ яг юм нэрээ өгөөсгөөгүй бас одоо өөгшүүлээгүй. Туулал үүсгэж байна. Туулуулахгүйгээр тархинд чинь. Тэгэхээр чи хаана яваага танив уу? Өөрийгөө анзаараад яваад байгаа. Би яалтч сүүлд одоо ялангуяа сая түрүү өмнөх жил Өөрийгөө анзаарах дээрээ явж байгаа үрсийг үлдээч гэж төлөхвөл үйлдэл үүсэх үү? үсгсэж минь үс. Үсэхгүй шүү дээ. Яагаад? Тэрний урд түгээх хэм оршиж байгаа. Өөрийгөө танаагүй бол тэр хэмээрээ түгээх орон зай чинь өмгдмал шинжтэй байгаа. Өөрийгөө таньсан хүмүүний мөрөн гүн оршдгоо гэж хэлсэн тийм үү? Тийм. За тэгээд түгээх үйлдэх хоёр чинь ер нь урд хойноо орчих уу, догцчих уу, яв ив. Зарим үедээ урд хойноо зарим үедээ зэрэгцээл явж байгаа юм болоо да. Бүх хүмүүний хувьд ижил бусаа зарим нь зэрэгцүүлнэ, зарим нь түгээх нь үйл юм. Зарим нь түгээхгүйгээр үйлдэн. Энэ бүгд мөрөн үнэ. Моо. Тэгвэл та өрөөсөд хаана явж байна? Түгэж байгаа бас үлдэж байгаа. Өөрийгөө танаагүй байж түгээж дийлэх үү? Өөрийгөө тодорхой хэмжээнд одоо таньж анзаарч Таньсан хэмэндээ түгээх нэ. тийм таньсан хэмжээгээр Гэвч хэмэн хүчтэй юу? Цаад өрсөдөд чинь нэг л өрөхгүй улаан охил гээд улсаараа чарлаад байх шиг ээ. Яг тэр хэмжээнд бол яг хүрэх хэмжээнд биш байгаа юм л ялцчихв. Гэтэ баг-багаар асаал баг-багаар цогшоол явж байгаа юм болов гэж санаж байна. Яагаад гэвэл бүрэн гүйцэд ханаагүй байж дараагийн шат руу санаархад байгаа өчгөөс л өрдөн гарахгүй байгаа юм биш үү? Хэн чин ханаагүй, оюун чин тэлээгүй байхад чиний мөр хэрэгүн орших вэ? Чи мөрөө хэр батламжилж баталгаажуулж өөртөө итгэн бусад хүмүүний итгэлийг хураах вэ? Яалтч ханжиж лараад өчнөр Тэрсэн гээд байгаа өрсөд ханалт яг тухайн хүнийг яг байгаагаар нь боддоор дүгнж мэдэхгүй болохоор хэлж мэдэхгүй л юм. хоорондоо шаагалтаас гадагш тэлэлт түгээлэг байна уу? Бага. Тодорхой хэмжээнд байгаа. Бага тийм. Гэхдээ олонний хэмээр гэхэд бага босоо Бага. удаан босоо хордосхоор яадаг гэлээ? Матаг их гардаг гэв. Ярвал төрөн ийм утга хэлсэн санагдаад байна. Тэгвэл таарсууд хурдалах хэрэгтэй. Эсвэл хурдсах хүчин зүйл нөлөөлөх нь. Тэгвэл яах юм? Хохирол их босоо. Тийм үү? Энэ бас л нэг утга санаа авч агуулга нь бүрэн гүйцэд бус байсан тул би агуулгаар нь буулгахыг хүсэж байна. Ямыг цогцоор нь ойлгож гэмээр бүрэнтэй таних мэдсэнд тооцож Тийм. бүрэнтэй танд чадвал удирдах хянаж
эцэн эрхээ эдэлнэ. Хан мэд засгална. Тийм үү? Тэгвэл хүлээн зөвшөөрдөө өөрийгөө гүйцэд тань химээ хураа батламжуулах гэж яар. Тийм үү? Үлдэнгээ суралцаж болох уу? Болно. Гэвч би ханчихлаа гэж сэтгэхэд байвал яах вэ? Тэгвэл унахын цомдон болох юм болоо да. Тэгвэл ханаагүй гэдгээ та ерөөсөд одоо ухав уу? Би ухуулж дийлвэ. Дэлээ. Байх байраа тандаж байж байгаа байраа тодлох уу? Тэг. Эсвэл байгаа байраа тодлож байж байх байраа баримжаалах уу? Эхлээд өөрийгөө таних байж зорилгоо тодорхойлох уу? Эсвэл зорилгоо тодорхойлж байж өөрийгөө таних юм уу? Өөрийгөө таньж зорилгоо тодорхойлно л доо. Тэгвэл юугаач мэдэхгүй хаач яваагаа мэдэхгүй байж яаж хаашаа явахаа мэдэхгүй дээ. Хаашаа явахаа харчих бол түүндээ зориулан өөрийгөө бэлтгэж, суралцаж, сэдэлжүүлж, сөхөөрүүлж, гэгэрүүлж болох уу? Болно. Тэгээд өөрийгөө таних, зорилгоо таних хоёр чинь угтаа нэгүүг босоо. Тийм ч юм уу. Би яаж вэ? Эргүүлдүүлж байна уу? Эндээс эцсийн цагийг хэн хадах юм? Би өөрөө л хатах юм байна. Тэг. Тасах тасгаараа тавсан тийм үү? Тийм. За тэгээд тасцоогоороо да өрөөсөө мэн. Тосгоё. За, гэлaalаа.